Бүх тэнгэрийн аялал. Сонсогч та бүхэндээ өдрийн мэндэ айлтгаж Монголын үндэсний радиогийн 70 жилийн зориулан явуулж байгаа цуврал нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг эхлэж байна. Дөө хөгжмийн энэхүү нэвтрүүлэгтээ бид сонсогч та бүхний сонсох дуртай олон сайхан дуу бүтээн тойрвсон Монголын радиогоор овголсон уран бүтээлчтэй урьж оролцуулдаг. За энэ удаад та бүхний бас л сайн таних Болорт цомын 2 ч удаагийн эзэн яруу найрагч Чимэд дөрж байгааг орин залаад байна. За ингээд юуны өмнө нэвтрүүлэгтээ хамт хөрөлдсөн ирж дуу хуурийнхаа төрсэн өөх түүхээс ярилцгаар за мөн одоо асуултанд маань хариулт өгөх байхаа гэж найдаж байна. Хөрөлцөн ирсэн явдалд маш их баярлалаа. Хамгийн гол нь ирсэн явдал нь юу бол та малчин нэвтрүүлгийн сурвалжлагч гэдгийг хэлж байгаа. Тэгээд малчин нэвтрүүлэг маань Монголын радио 70 нас хүрч байна гэдэг шиг малчин нэвтрүүлэг ус 70 нас хүрч байгаа. Анх дуурахтаа л малчны тухай, малын тухай дуурсан, малчны хөх дуурсан байгаа юм. Энийг би зориуд энэ тэмдэглэн хэлэх нь зөв байхаа гэж нар зөвөр гэж ярив. Тэгээд би улсад бол 30 жил ажилласан. Радиовт нь 23 4 жил болж байна. Тэн дээр энэ радиоос их юм авч. Энэ радиовтаа юу гэсэн бэлээ гэдгийг эргэж бодоход бас өгснөөс авсан тоон баг байдаг. Ийм хүчтэй юм да. За тэгэхээр сая та хэллээ. Малчин нэвтрүүлэг маань намайг энд дуудлаа гэж. Малчин заяа гэж дууны төрсөн тухай эхлээд ярилцвал зүгээр юм уу гэж бодогдлоо л доо. Бацгийн хөгжим, Чимэд дөржийн шүлэг, малчин заяа, дуучин цэрэн чимэд дуулнаа гэсэн шашгатайгаар Монголын радиогийн алтан санд хадгалагдсан байдаг. Одоо Төв аймагт сууж байгаа урлагийн их гавь зүтгэлтэн Бацөх. Тэгээ дээр хамтарч малчин тэгээ морьтой сүлд энэ хүнийг л харж хийсэн юм да. Ер нь малчин хүний тухай их одоо цөөхөн. Ялангуяа сүүлийн үед бол зүгээр л хайр майр гэдэг хүчтэй байдаг. Тэр учир нь олдоод үгүй юм. Би чамар таятай. Тэгээд нэг солонгос киноч их мохоо нөмөрлж байх шиг малын тухай дуу хийдэг, малчны тухай дуу хийдэг хүн цөөрсөн үед яах тийм юм. Гэхдээ бид нар ер нь малчин заяат болсооч юу. Сүлдэндээ мөртэй. Сүлдэнд 5 шүмэлтэй байсан. Цөөлөөлуга сүлдээ мөргөж болж байгаа гэж би айдаг. Энэ дуу болгоё доо гэж бичсэн өө эсвэл таны шүлгэнд ая зохируулсан юм болов? Дуу болгох гэж үзье. За баярлалаа. Ингээд бүгдээрээ малчин заяа дууга сонсцгоё. Товоте суге нахте дирихет тоно мядан самрахоло поман сурге атте хотохот уни тахто хишиёдро 대체소송 맞춘자야 대리히도 허브르홍 머르대자야 에르니 호랑 허브든 따뜻한 익식이 자르가 우등 하이몰 tumong hudege achte khaterhat
때로는 모르가 어떠히몰 대체소숨 맞춘자야 대히다 하우르홍 멀대자야 한때 보르다 작대 두시게 옥차르담 통다 이르니 허도 의지 도다마 까스테다가 이르든 날쇼 우승 팽게 대체소숨 맞춘자야 대리히다 하우르홍 멀대자야 대체소숨 맞춘자야 대리히다 하우르홍 멀대자야 Тэгээ малчин заяа гэсэн үгчээр нь тэр л дээ. Энэ зэрэгтэй. Ажилчин заяа, сэгээдэн заяа энэ гэж дуу ивэл хажил юм болно үсттэй. За тийм л. За. За тэгэхээр чимэд ярьж байгаа радио сонсогчид шүлэг яруу найраг сонирхогчид бол андахгүй. Таны уран бүтээл бол малчин, адуучин, адуу, хиймэр энэ бүхэнтэй сашгүй холбоотой байдаг. Би боддгийм л да таныг одоо хүүхэд байхдаа мал маллаж за тэгэл адуунд ил дээр эсгэрч одоо явсан тэр бүхэн гүн сэтгэгдэл төрүүлж байдаг юм болоо гэж аль нутгаас үлээ дундгой юм дээрсэн нар бонцдгой тэр нэг уулын тэр их бараан дотор төрсөн юм да. Тэгээд ер нь дэрэн төдий биш ер нь дундгой гэж бодохоор дуурай орон гэж улсууд ярьдаг. Тийм шүү. Дундад зун гэхлээр манай Монгол дундад унцгийн хой мөртэй манайх байдаг. Домдон авдаг нь манайх байдаг. Онцордог мөн сурдаг вэ? Ийм л улсууд. Тэгээд энэ бүхэн бол бид нарт хөнөөлөвсөн. Тэр ахын талаас утсан ч философтадаас утсан ч явсан суусан үдсэн харсан гарахгүй шинэ өдөр шинэ энэ бүхнээс бодоход нэг дуулаа шүлэг хүчмээр байдаг. Ийм улсууд тэр мө хэдэн хархан бот дээрс нэг гүйж ява хэдэн оогтон тэр шүүрч байгаа нэг хэдэн илээ ч юм уу. Тэгээд мал нүсүүд байдаг. Нэг юм л тэрийг аргадаж дуу зохиол шүлэг хүч цуудаг да. Та радиод одоо 25 6 жил боллоо гэд түрүү хэлж илаа. Таны бүр анх радиод орж исэн фото зургийг би харсан л да. Банзангийн ямаагаа та хоёрын зураг байх шиг үлээ. Тэгээд харж исэн. Та ерөөсөө л залуухан байхаас юм урт төстэй байсан юм билээ тий. Гэхдээ ихээс харахтаа ийм төстэй гарсан. Үгүй элгүй дээ. Гүнээр тэгээ цэрэгт авахгүйсэн. Цэрэгт очиод тэгэл тэр чигээр тийм юм. Тэр тэгтээ би цэрэгт очиод үсээ авахгүйсэн болоод хуйхан усуулаагүй. Тэгэл оргож байдгийг. Тэгээд би халагдахтаа халахцолтой. Гайгүй урт төстэй зэрэг халагдсан. Тэгээ миний хүүхдүүд бас урт төстэй. Удаан жаргалтай. Ийм юм аа. Тэгээд өсний уртаас үгийн уртан дээр гэж. Тэгээ үгийн уртнаас гэдэг дээр би бас шүлгээ бас аль болох тандаж явдаг. Богинохон хэмжээнд урт санаа зангидах юмсан. Өндөр өргөн санаа зангидах юмсан гэж ингэж бодож явдаг.
Ийм л амтан. Тэгээ ягаад энэ өсний урт руу яваад орчихвоо гэхээр зэрэг тэр таны анхны одоо радиод анх орцсон байсан үеийн зураг юм билээ л дээ. Тэгээ шүлэг уншиж байгаа зураг байсан. Тэгээ би шүлэгтэй холбож ил ярих гэсэн юм. Тэгээд шүлэг уншаад сэтгүүлч болоод одоо бараг 30 орчим жил болох гэж байна. Таны одоо урын сан баггүй бүтээлээр баяжжээ. Радиогийн алтан санд ихтэл бишгүй дуунууд байна. Тэгээд шүлэг яруу найргийн номууд байна. За радио нэвтрүүлэг малчны тухай магтан дуулсан радио нэвтрүүлэг гэвэл тоонч одоо гүцэгдэх байлээ үсттэй тийм ээ. Та ер нь баримжаалж үзсэн үү? Баримжаатай. Тэгтээ хэд гурав юм байдгийг. Яг миний анх би малын эмч болоод хөдөөгөр явж хутаан битсэн жил өгöd. Анхны номонд бонорсон байдгийг. Тэгээд би малын эмч байгаад миний Батмүнх гэдэг хүн намайг. Гэхдээ наа чи малын эмч биш. Ер нь нэг юмтай хүн байна гэдэг. Юмтай хүн гэдэг нэг юм байдаг ч тийм. Тэгээд авьяасын хэлж байгаа хэрэг шиг. Тийм дундгой юмгийн улаантай өсөний сурвалжлагчаар татаж авсан. Уг нь бол таа чи малын эмч юм биш тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ сэдв танд ойр байхаас ч одоо чи хүний эмч болж байгаа шүү дээ. Тийм үү. За. Тэгэхээр адуучны хямар гэдэг дууны тухайд одоо хоёлаа хооч дэлгэе. Бас урлагийн гай зэтгэлтэн бацчихгүйтэй хамтарч энэ дууг нөгөөлсөн. За адуучин зэрэмчмэд бас нөгөөл зэрэмчмэд тийм. Бас л дуу болгоё гэж төрөвсөн болов уу? Тийм нэг хүнтэй дагна хийх зүгээр үү. Бас эвээ бололцож. Энэ тэрэ бололцож. Тэгээд Бацөх Төвөө эмхт манайх 100 модод төрдөг болохоос андирдэмчтэй Төвөө эмх хэлж байгаа. Тэгтээ 100 мод үгүй бараг нэг 70-90 мод байгаа юм уу гэж. Тэгээд би чамд ай сонсгоё гэж. Гингүүт тэн дээр бичсэн. Шууд сонсоод. Энэ бол ерөөсө бараг миний биш Бацхгүй л доо. Тэр аяыг сонсоод л танд ерөөсө шууд давхиж яваа адуучин залуу харагдчих. Тэр яг дундгой явдал. Ааха. За ингээд аялгуунаас төрсэн адуучны хямар дууг одоо бүгдээрээ сонсъё.
биттерлэндээ хонааго галтай сүрэг минь маррабатаран дүрлэлзэнэлдээ хонааго За сая та бүхэн адуучны хэмэр гэсэн сайхан дог сонслоо. Бараг сонсч ирсэн хүн болгон морин дэл дээр нисэж байгаа юм шиг санагдсан байж болзошгүй юм. Яагаад гэвэл та бид бүгдээрээ монголчууд морины хэмэртэй ард түмээ. За ингээд ярихаа зэрэг одоо бас чимэд дэрж байгаа морины тухай шүлэг 100 гаруй байдаг гэдгийг санаж байна. За тэгээд радиогийн алтан санд таны одоо бас 60-аад дуу байдаг юм билээ. Тэгээд бас ихэвчлэн бас л морь малчин монголчуудын тухай за мэдээж бас хайр байна. Зохиос нь жараад юм. Аа. Байдаг нь бол нэг 20 өд юм аа. Тийм ер нь бол дансан сонсдог нь зах дээр энэ төр тавьдаг штэ тийм. Тийм доо тэр бол нэг 10 хэд юм аа. Аа. За тэрнээс гадна бас чимэд тарчгаа чинь одоо бас нэг 10 орчим номтой тийм ээ. Уран бүтээлийн хувьд бол баялаг сантай. Тэгэхээр ер нь бол та яг ямар төрлөөр өөрийгөө бичдэг найрагч гэж боддог вэ? Чиглэлээр нь ч юм уу тийм ээ? Ерөөсөн би түрүү хэлсэн те. Мал малчин. Тийм ээ тий. Тэр дотор морь. Тэрээс нэг хайрын тухай нэг бичээд байдаг юм. Тэр нэг ховорхон. Тэгтээ хайрлдаг дурлдаг нэг хүйтэн чулуу шиг нөгөөлгүй. Би бас хантай ижилтэй. 3 хүүхэдтэй. 2 сайхан ачтай. Юм аа. Танаа өөр хүүхэд ачцын нараас чинь бас одоо моринд дурлаж морь унах хүсэл сонирхолтой хөтлөгддөг нь хэр олон байна. Одоо жоох юм да зайлвал намайг одоо төрүүч нь одоо манай төгөлдөр одоохондоо намайг унж байна. За жоох. Би морь болол ингээл үлхүүл нэг тиймэрхүү л байна. Юм тэгээд аанда сурна үз. Тий моринд хайртай зүгээр нэг дугуунаад хэрэгтэй л дээ. Тэр аав ингээд өгдөггүй. Бас нэг морь хар гэдэг хүн болох хаа гэж бас цусаа мэдээд заяагаан түшээд за талаасан тийм болох хаа л гэж. Хөдөө гадаа та их явах юм аа. Тэгээ одоо таны бэлдэж байгаа нэвтрүүлэгчгэл өөрөө ирэхгүй үнийг хүсч шаардаж байна. Та өөрөө ч бас тал нутаг уул толгод морь мал руугаа ойрхон байх дуртай хүн шиг байдгийг. Мэдээж бүх аймагудраа яваад үтцсэн тийм ээ. Гүү юу? Бүх аймгаар явсан. Тэгтээ миний дундаар дахин явмаар байдаг. Хамгийн сүүлд хизээ очих та? Нутагтаа? За нэгэн би зүгээр төрсөн аймаг займгаар дайраагүй. Бууцан дээр очиж нөхөрөөгөл ирсэн. Одоо хоёлаа радиогийн босгыг алхаж дахиж ярилцъя. Тэгэхээр радиод би олон жил ажилласан радиогоос их юм сурсан гэж та нэвтрүүлгийг эхэнд хэлж байлаа. Хамтран ажиллаж исэн уран бүтээлчид өмөг төшиг болж исэн багш уран бүтээлчдийн талаараас уучлах уу? Энийг би зүгээр бөөндөө хэлчих дөө. Намайг анх хөдөлж орж ирсэн юм бол сүнтийн дөрж. Тэгээд тэр хөдөлж орж ирэхийг бол хөөгөлж өгсөн юм бол нэвтрүүлэгч гунгааг бай.
Тэгээд залуучуудыг хэр тагцад орж Минжиргойд эрхэлж өссөн дөө. Тэгээд одоо манай их засаг сургуулийн нэгэн том албат чанар бэн зэрэг наач ерөөсөө олон нэвтрүүлэгч болгоно гэсэн юм. За. Нэвтрүүлэгч болох юм биш. Гэт нэг гараас нь хөтлөж ирж үжилээ. За. Тэгэл би одоо сарвчлал ургамжлах хийсэ. Тэгээ би Монголын радио ирж өгнө гэдэг шүлэг уншиж байгаа. Тэгээ. Өндөр дээрээс өнгөрөн дуурах радио уран сайхан. Өнгөрийн холбоо шүлгийг өвлөж байх сайхан. Газрын долгионоор ирж байх сайхан гэж алдарт уран зохиолч Боёны Бохгой тэр жил хэлсэн байдгийг. Тэрийг дуурайгаад би тэндээс их аваад нэг иймэрхүү юм бичв. Тэнгэр дүүрэн симфони үргэлнэ. Тэр Монголын радио. Дотор нь хонь майлж чонуйлж, долоон бурхны дор хөөхд уйлж, долгион дээр нь шувуу хөвж, дорн өрн айл сайхалт бууж, мортын төмний унган духаалаа. Монголын радио ангинж байна. Энийг цэнхэрлэх долгион дамжин ижийн хүүтэйгэн уулзаж санаа амарч, гүү унгаж айр гисэж, гүйгүүлмэр нутагтаа ангирч байна. Дэлгэрийн талд адуу хөөж яваа цахиур төмөр шигээр дэрэг димшиг хасгэрч, хаахал даргангийн морин хиймэртээр хажууд димшиг ярьж, 40 хэдэн оны ялалтын бараад дөнгөж сая яваад өнгөрөх шиг болж, алтай хангайтай хэлсэн хөөрхим адраа амьд димшиг дуулж байна. Мортын төмний унган духаалаа. Монголын радио дуулж байна. Соён Ботогийн салхиар долгион ангилж соёолонгийн тоостой босоод угарч байх юм. Моцартын хөгжимдэр навцаан дэлгэн мододо тэнгэр тургаж Монголын их мэдээний туузанд дэлхийн чимээ унганы хүй шиг оролдно. Тэв алгасан гүрэн сүлж хүрэх тэнгэрийн гөх давлгаа Монголын радио ярьж байна. Энэ дууг араажваар алсурсан даа гэж нэгэн дурсах. Эх орон 52 он бурхныхан дэрэг тавьдсан гэж нэг нь хуучлах. Хурааснаа цацаж цацнан хураадаг хуучин хэрнэн шинэ радио. 5 эрдэнэ гიშгэлэхээр хавар болдог юм гэж хавар хэлээгүй байх. Тарианагаа нэг ургацын далай гэж намар хэлээгүй байх. 2 мөнхийг 40 жил нот судгалт нь хамт байж үнэ тоглон илүүлсэн хэрэгтэй радио. Хониндон явахтаа мартан асаагаад оргсон айлд өдөржин парижгинж угаад тагуулсан удаатай радио. Хотог дээр хаваа таталцаж хоргоны хөөхтэй гүргэлэн цахилж хотох даравжаагийн алтан шүлгүүдийг хуйлэрсэн долгиондон баримтглан хадгалж алтан сангаан дүүргэлгэж аргалд яваа ижээ шиг долгионоос сон түүсэн зүг-зүгийг зангидах гэж энэ радио гэдэг зүгээр нэг хараа хэрцэг бишээ. Тэмээний өхөн зүгдэн хаяа сэвсээр болуулж тэнгэр муудна гэж хэлчихэд чихэн хугуулж улам чанга дээр нь тавиулж бас унтраалахгүй наадах чинь гэж унтраалгасан ч дуурчлаа байдаг. Алаг дэлхийн чимээ нэртэн айл айлд байж л байгаа радио. Радио гэхлээр нэг танил хүний нэр шиг аргачгүй юм байх доо. Радио гэдэг чинь хүн болохоор дэлхийн дуу хоолойн давлгааны дээхэн талд нь хадагтай үйсэн микрофон. Усны түсрэх шиг долгионон дэлхэн улс монголоор ярьж байгаа юм чинь. Чимээрэн чихэн дидилэх тэр зүг чинь тэнгэр дуугарч байна. Тэр радио. Монгол хүн ярьж байна. Монгол хэлээрээ ярьж байна. Монголын радио ярьж байна. Монгол улс ярьж байна. Радио дуудлах хангин ачид төрийн дуул эгшгэлхийн тэр завг дээр л дэлгэр Монголын сэрх чимээнээр дэлхий сэрдэг. За баярлалаа. Сайхан шилэг байна. Радиогийн хүн цараа алгадчихад би үлээж аваа. Гоё штэ энэ чинь бид хоёрыг зөндөө олон сонсогчид радио долгионоор одоо саяын таны уншсан энэ гайхамшигт радиогоор мянгаараа хэдэн зуугаараа сонсогчид сонсож байгаа болохоор тэд бас намайг дэмжиж тасж байгаа гэж бодож байна. Хөх тэнгэрийн сонсогч хөх тэнгэрийн доогоор тийм ээ? Тий.
За одоо хоёул дуу сонсноо. Дуу сонсно гэдэг маань наран доторх наадам гэж Трэвшийн хөгжим. Энэ дуу яаж төссөн бэ? Наадмын үеэр бичсэн шүлэг үгүй юу? Наадамгүй хар хавсарганаар. Өө тийм үү. Овс аймагт 1991 он Даквад очтгийн. За. Даквад очих яг нэгсэд очтгийн. Буудалд орсон хар хавсарганаар жанчив тэр биш хоёр бай. За. Гэхдээ та хоёр юу хийж юу ингэсэн? Гэхдээ бид нар энд бас нэг тоглолт могололт. Дуу хоор. За. Та нар хаашаа явах юм? Юу явна? Уус аймгийн баруун талаар явна. Би тэгвэл баруун хойд талаар явна. Би тэсэм эсгээд уус нуурын 100 ордоор тойрох гээд. Нэг иймэрхүү юм. Тэгээд энд ирсний хэдүүлээ зүгээр хоол идээд цай уугаад буцахгүй шүү. Буцахтаа нэг юм. Хизээ буцах. Тэдний онгоцоор. Ингээ явцсан. Тэгээд эднийхээ онгоц саарад тэд нар яваад ирж байгаа. Тэгээд тэнгэр төөрлөө. Тэгсэн. Нөгөө шүлэгч аав. Гата энэ жилийн наадам сайхандаа дөрцрэн гээл төрүүлэнтэй хэлвэ. Юмэр явж ирсэн чинь. Тэр үжтэх юм. Гэхдээ чи чаддгийн бол нэг үг хүчээдэг. Удаан гэсэн шүү дээ усаас Улаанбаатар гэдэг чинь. Тэгэхээр би наад үгүй чинь бичээд өгс хойш хан тэнгэр дүүрэн тэргэл наран дануу хөөгч хойш бүр тийм манайх дөрвөн мөрөөр л голдоо ашдаг шүү дээ. Тэгсэн 12 хүүхдээ бичиж задгаа хийчихгүй юу? За. Тэгсэн би наадах жоо хомээд өнгөтэй нэг макрожон шүүрэл. Тэгэл 25 секунд бичсэн шүү дээ. Тэнгэрт бичсэн доо. Хөх тэнгэрт өгөлсөн дуу байх нь шүү. Дүнгэл хамранд Монхой гол жанч босоод ирсэн. Тэгэл ирээл юун дандуулаад. Тэгэл дуу маань наадмын өмнөхөн радиогийн фонд бичигдээ. Тэр жилийн наадмаар явал Хадбаатар аврах гар үсэг зурж өгсөн доо нотон дээр нь. Тийм байдгийг. Тийм төгтий. Ямар сайхан юм бэ. За ингээд ийм сайхан хямрлаг төрсөн дууг хөх тэнгэрийн далгианаар хүлээн авна оо эрхэм сонсогчдоо. Тэнгэр дүүрэн тэргэл наран нохоо атты цацагт мордоо храйлаад гаргалаа газраас улсаар наадамчин олон маа тангадан хаарлаад хөлхөлдөн баярлаад наран дотор дагтсан хөрдөн дэлхий гайхалсаар Монгол наадмын нөөцөө Орсонтэй асар хоймор дэвчэн нутгаа Өрийн шолгох хөгчүүдэвээ тарлаа айхоо Аймаг хушуулаар дэвэлсэн тэн наадамчин олон хаа Абдагадан Сингилдээ химэртэхэн байналтаахоо наран дотор дархалсан мөрдөн түүний насан дэлхийд гайхалсаар Монгол наадмын нөөцөө Сумашившээ тавиадаа Хүлгийн дэлдэр хүндэлсэн хүн наадамчин олон маань Үрээдэн харгалдаад айхуурын камбайлалдаа наран дотор давхалсан мөрдөн түүний насан дэлхий
Сонсогч та бүхэн Хөх тэнгэрийн аялгаа нэвтрүүлгийг хүлээн авч сонсож байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт манай яруу найрагч Чимэдэр оролцож байгаа юм аа. Төрөнөөс хойш хоёулаа морь, мал, малчин заяа, Монгол гэж нэлээд ярьлаа. Ер нь бол шүлэг яруу найрагч бас ярьлаа тийм ээ. Тэгэхээр шүлэг яруу найрагнаас өөр сэтгүүлч бас болоогүй байсан бол малын юмч болоогүй байсан бол та ер нь юу сонирхож оролдох хүн байсан бэ? Бас нэг давхар хүнд нэг сонирхогдож идэг юм байдаг шүү дээ. Тэгээ цаанаас шүлэг үчгэж хатгаад байдаг. Цусны юм байдаг юм байна хүнд. Тэгээ би шүлэггүйгээр амьдэрч чадахгүй. Одоо чи нэг мал эмчлээ дэргүүл эмчлэхөө идэх надаас үргэнэ биз. Ийм маягтай. Одоо юудан дундгой юм өдөөж хин телекомд амьдрал авахын бодоод орцсон. Ийм учиртай. Тэндээсээ л явах. Төвнийхээ тэр үйлээ бодохгүй. Энэ хэсэг энэ төвшгээр л би орж ирсэн. Ийм учиртай. Энэ бол бас би өөр ажил хийхгүй. Шүлэг үчиж байгаа. Энийг л хийх. Таарна гэж тийм ээ. За тэр нь бас хүний өөрийн хувь тавилан юм да. За яагаад ингэж хэлж байна вэ гэхээр дараагийн асуух сэдв маань хайрын тухай болоо явчихдгийг. Яагаад хайр болчих вэ гэхээр бид их хайр гэж таны зохиосон Эрдэнэ чулууны хөгжим дуучин Батсүрэн Сэлэг манарын дуусан дунд дуртай сонсогчийн зүгээс. Энэ дууг сонсохоор өөрийнхөө хайрын тухай, амьдралын тухай бодох юм. Ер нь ижи гэдэг их мөрөн, эцэг гэдэг их мөрөн хоёр нийлсэн тэр алтан уулзуур дээр, тэр алтан бэлчир дээрээс л би явсан байх. Чимэдэрж гэдэг энийг амьд сэсгэр амьтан бол тэнгэрээс унаагүй, тэнгэрийн хаягаас ургаагүй ийм учиртай юм. Тэн дээрээс бодож ер нь хүүхдүүд маань боддог байх. Мөнгө туяа миний мөнгө яа минь гэж би хандаа шүлэгчүүлээ. Чимэдэрч гэж би өөртөө шүлэгчээгүй юм. Уулууд бичдэг юм. Энэ хоёрын уулзав дээрээс их хайр гэдэг дуу гарсан болоо гэж боддог. Тэгээ би хандаа анзааруулж ер нь хань минь, хана минь, тоорго минь, тулгат минь, ойн минь, тоон минь, тоонот минь маягаар нэг гэр маягийн дэжүүлгийн тэр хөдөл бичиж байлаа л да. Тэгэж жагаад атсан юм байгаа юм би. Тэгээд би цэрэг байсан. Тэгээд хамгийн гол нь юундаа махны цэрэг бол тэг халагдал өвчдөг. Явчих штэ. Тийм үү? Яхаа эрхэлж тоглож үйснэ тэг яваад өг штэ. Хоёр нэг үнсэж тэрвэрч байслаа. Тэгэд миний хань бол халагдаад ивчихгүй. Яг хань бол хань шиг байна. Тоон шиг байна гэж итгэсэндээ надтай суусан. Тэгээ би хантайгаа суусан. Ийм учиртай юм аа. Тэгээ толгын 3 чулуу шиг 3 сайхан хүүхдийн ижээ болцгооч ээ. Тийм ээ. За баярлалаа. Ингээд энэ сайхан дууг сонсгосон гэж ирэхгүй та бүхэн хүлээж байгаа байхаа. Өнгөрсөн бүх хоромд бидэнтэй хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Сэтгүүлчийн цаг завгүй их ажил хөдөлмөрийн завсраар сонсогч түмнээ хүндэтгэн хүрэлцэн ирж бүтээл төрөвлийн хадлаар бүлээн дулаан үг хайрлсан Чимэдэрж танд маш их баярлалаа. Үүс бүтээлт нь их хүлгийн хурдаар жигүүрлэж яхахын үлзий тэрэлийг өргөн дэвшүүлж байна да. Тэгээд хөх тэнгэрийн дар бүхэн өдрөх учиртай юм шүү дээ. Тэгээд одоо олон юм байна. Олон юу байна. Хөх тэнгэр гэдэг бол хамгийн сонгодог нэр бахоо. Одоо юу ч үлээ олон амтлагын нэр учир нь ойлгохгүй юмнууд байдаг. За баярлалаа. Хөх тэнгэр. Хөх тэнгэрийн аялгаа дуусч байна.
азарт сөйдөж галдаа залбираа хан талх шиг амрагч учрасан хойзаяны алтан доргоор хойршгүй сэтгэл сүлж ханилсан сайхан ханин тонрох учиргүй их хайр минь тэнгэрт залбираа нас буйна татгаж учрасан эртнийролан зургаар эмтэршгүй итгэл дач ханилсан тутаан сайхан ханим сайхан тонрох учиргүй их хайр минь амьдралд сүсэлж нэгэндээ